За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр бид motion tracking буюу дагаж хөдөлгөх техникийн талаар үзэх болно. За motion track буюу tracking монголоор дагаж хөдөлгөх гэж нэрлэж байгаа. За энэ зүйл нь юу юм бэ гэхлээр энд багш нэг дүрс бэлдсэн байна. За энэ дүрс нь ерөнхийдөө бол ийм wiggle өгөөд энэ дээрээс position-ийг нэгээд бид нар харах юм бол wiggle 100 гэдэг ингээ wiggle өгсөн байна. Position дээр нь. За ингээ харах юм бол энэ бүрэнхий дүрс нь ингээд секундэд 1 удаагийн татамжтай 100 пикселийн рандом буюу санамсаргүй утгуудыг авч одоо ингээ позишн хөдөлж байна. За тэгэхээр энэ ингээ хөдөлж байгаа хөдөлгөөнийг бид нар яг ингээд дагаж хөдлүүлье гэх юм бол бид нар энэ дээр tracking хийх шаардлага гарна. За мэдээж track хийгээгүй бол бид нар одоо энэ дээр байгаа энэ дүрсийг энтэй хамт хөдөлгөж чадахгүй. За тэгэхээр track хийх юм бол бид нар нэг үндсэндээ ийм үйлдэл болж байгаа буюу энийг цог хөдлөх боломжтой болгоно гэсэн. За ингээд track хийсэн битийг бид нар ямар нэгэн зүйл рүү холбож өгч чадна. За жишээлбэл бид нар track гэсэн текстийг track хийсэн одоо дүрс рүү холбох юм бол энэ ингээд цог хөдлөх нь гэсэн үг. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө бол битэд ямар нэгэн цэг юм уу объект дээр track хийх буюу дагаж хөдөлгөх техникийг ашиглаад бид нар ямар нэгэн зүйлсийг хамтд нь цуг нэг орчинд байгаа мэт хөдөлгөж болдгоо гэсэн үг. За гэхдээ энэ нь багш нь зөвхөн тайлбарлах үүднээс позишныг дагаж хөдлүүлсэн яг үндэ track хийгээд байгаа үйлдэл нь бол яг энэ биш. Зүгээр багш нь энийг яг ямар үйлсээ өгч байгаа вэ гэдгийг ойлгуулсан. За үүний дараа бид нар хэдэн дүрсэндээ track хийж одоо яг яаж ашиглах талаар үзэх болно. За stabilize гэж бас нэг техник байгаа. За энэ юу юм бэ гэхээр бид нэр хөдөлж байгаа дүрсийг track хийгээд за тухайн track-а бид нар одоо хөдөлгөөнгүй болгох буюу үндсэндээ хөдөлж байгаа дүрсээ хөдөлгөөнгүй болгох боломжтой байдаг. За тэр нь жишээлбэл багш энэ дээр энэ дүрсийг эндээс ийшээгээд 400 пикселийн зайтаагаар хөдөлж байгаагаар өгсөн. За 960 дээр нэмэх нь 400 гэхлээр энд 1360 болж байгаа. Эндээс. За үүнийг бид нэр track гэсэн minus track буюу энэ төр track гэсэн битийг бид нар энэ дээрээс ийш нь болгоод 960-ыг нь хасах 400 гэд өгчээ. За ингэм бол яг үхээр энэ дээрс track хийж байгаа буюу энэ дүрс нь ийшээгээ хасах буюу эсрэг зүг рүүгээ 400 пиксел хөдөлж байна. За тэгвэл хэрвээ бид нэр энэ доотлын хөдлөөд байгаа дүрсийг дээдлийн нөгөө жишээгээ ийшээгээ хөдлж байгаа дүрстэй холбоод энэ дээр parent хийгээд холбочих юм бол энэ дүрс нь хөдлөхгүй. Гэтэл энэ нь яг үндсэндээ бол уул нь хөдөлж байгаа те ийшээ хөдөлж байгаа. Гэхдээ энэ нь яг адилхан занд ийшээгээ ингээ хөдөлгөөд байгаа учраас энийг байранд нь байлгаад байгаа мэт харагдуулаад байна. За тэгэхээр stabilize буюу одоо хөдөлгөөнгүй болгож тэнцвэржүүлэх гэдэг нь юу юм бэ гэхээр ямарваа нэгэн битийг дагаж хөдөлгөөд түүний эсрэг хөдөлгөөнийг олохыг ерөнхийдөө бол stabilize гэж байгаа. Тэр x, y аль ч тэнхлэх юм. Цаашаа наашаа буюу 3D хэмжээс рүү орсон ч бид нар stabilize-ыг бас ашиглаж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол track болон stabilize буюу тэнцвэржүүлэх, дагах болон тэнцвэржүүлэх гэсэн энэ ийм хоёр техник байна. За тэгэхээр дагаж хөдлөхийн тулд бид нэр хоёр хэмжээст track болон гурван хэмжээст track буюу хоёр хэмжээст одоо дагаж хөдлөх, гурван хэмжээст дагаж хөдлөх гэсэн ийм хоёр утгаар авч үзэн. За нэг үндсэндээ бид нэр x, y гэсэн зөвхөн хоёр тэнхлэг дээр ажиллаж байгааг хоёр хэмжээст гэж байгаа. Гурав дахь хэмжээс буюу z тэнхлэг ороод ирэх юм бол одоо гурван хэмжээст track болно гэсэн үг. Цаашаа наашаага урагшаа болж хөдлөнө гэсэн үг шүү дээ. За энд багш нь хоёр хэмжээст track буюу 2D track-ийн одоо дагаж хөдлөх эффектийг за энийг энэ дээр тавьчих. Эффектид зориулаад нэг юм дүрс бэлдсэн байна. Багш энэ дүрсийг ханаас яаж татаж авах линкийг нь тавьчихна. Та нар татаж аваад дагаад хийх боломжтой. За энэ дүрсэн дээр бид нэр track-ийг ашиглахын тулд Windows бид нар эндээс tracker гэсэн энэ цонхыг нээн. За энэ цонхыг бид нар маус хоёроо дараад undock panel гээд энэ хавцаа ингээд ил гаргаад тавьчих. Бид нар ажиллахад амар байлгах үднэс тийм ээ. За ингээд бид нар видеоныхон layer-ыг сонгоно. Мэдээж хэрэг видеого project руу оруулж ирээд composition руу оруулж ирнэ гэсэн үг. За ингээд composition-ийн тогтворгойг хараа бид нар 1900 1080 24-тэй. За ингээд ийм урттай. За тэгэхээр одоо эндээс бид нэр tracker гэсэн цонхыг хараа. Track camera, warp stabilizer, track motion, stabilize motion гэж байна. За тэгэхээр эхний хоёр бол track хийж байгаа буюу дагж байгаа. За эхний нэг нь track camera буюу 3 хэмжээст
одоо дагах хөдөлгөөн гэсэн үг. Үүнсэндээ камерын хөдөлгөөнийг одоо дагаж олно гэсэн үг. За хоёр дахь нь track motion буюу хоёр хэмжээст хөдөлгөөнийг дагах. За энд warp stabilizer гэдэг нь болохоор гурван хэмжээст юм шиг одоо ингэ хөдөлж байгаа. За үүнсэндээ бод тэмдэглэл дээр гурван хэмжээст хөдөлж байгаа ч гэсэн дүрс нь өөрөө юм хоёр хэмжээст хавтгай дүрс болоо болчихсон байдаг. Тэгэхээр энэ дүрсийг тэнцвэржүүлнэ гэдгийг одоо warp stabilizer гэж байгаа. За stabilize motion гэх юм бол багшийн дөрвөн дээр харуулсан битийг дагаж хөдөлгөөд түүнийг тэнцвэржүүлэхийг энэ stabilize motion гэж байгаа. За үүнсэндээ энэ хоёр нь бол хоёр хэмжээст рүү орох нь энэ хоёр нь гурван хэмжээст рүү орох нь. Гэхдээ энэ нь яг гурван хэмжээс дотроо биш ч гэсэн гурван хэмжээст нь одоо нэгэн гайгүй гоё тэнцвэржүүлж байгаа юм шиг харагдана гэсэн. Гэхдээ л видеон дээр бас жоохон тийм алдаатай гажигтай ч гэх юм уу нэг тийм бүрсийсэн одоо бүрлдсэн фокусгүй болох маягийн тийм жоохон алдаануудыг ордог гэдгийг бас санах хэрэгтэй. За багш нь эдгээрийг нэг бүрчлэн харуулах болно. За эхний бичлэг бол 2D track 1 гэсэн. За энийг бүгдээрээ layer-ээ сонгоод track motion гэдэг дараа нь хоёр хэмжээс track хийж байгаа учраас. За ингэхлээр track motion гэдэг дарахлаар motion source нь бид нэр pixel видео гэсэн энэ видео одоо ингэ сонгогдсон байж байна. За тэгээд current track буюу одоо шинээр track хийж байгаа учраас шинэ tracker 1 гэдэг үүссэн байна. Дахиад бид энэ дээр өөр track хийхээр бол tracker 2 гэдэг нь автоматар үүсээ явчихдаг. За мэдээж хэрэг өмнө track хийцэн байж ич хоёр дахь track үүснэ. Track-ийг өгвөл track 1 нь өөрөө сонгогдоод явчихна гэсэн. Үүнсэндээ бид нэр нэг дүрсэн дээр хичнээн өөр янзын track-ууд хийгээд бид ингээ 2 3 4-гээр ингээ хандаад ажиллаад байх боломжтой гэсэн. За track type нь болохоор transform гэж байгаа. Бид эндээс motion буюу хөдөлгөөнийг нь гэж байгаа учраас за stabilize гэх юм бол энэ болоод явчихна. За parallel corner ping, perspective corner ping raw гэдгийн талаар дараа нь багш нь одоо зааж өгөх болно. За эхний хэлжин бид нэр transform-ыг одоо үздэцгээе. За transform дээр бид нэр position, rotation, scale гэж байгаа. За тэгэхээр энэ юу юм бэ гэхээр position бол зөвхөн position тийм ээ. Rotation бол эргэлт ингэж ямар нэгэн байдлаар эргэж байгаа. Жишээлбэл энэ ингэж моциклийн гарын хоёр тийш эргэх юм бол энэ эргэлтийг дагаж олно гэсэн. Мэдээж эргэлтийн дагаж болохын тулд 2 цаг байх хэрэгтэй. Тэгвэл дан 1 цаг бол зөвхөн дээшээ 2 тийшээ хөдөлж байгаа хөдөлгөөнийг л олно гэсэн үг. За scale ч гэсэн жижигэр томорж байгаа зүйлийг 2 цагийн хооронд дунд нь тооцоолж чадна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ дээр rotation-ыг яачих юм бол ингээ 2 цаг болчихно. Scale гэх юм бол эсвэл scale гэх юм бол мөн 2 цаг болчихно. За зөвхөн position гэх юм бол 1 цаг гарна гэсэн. Edit target гэдэг нь болохоор бид нэр track хийж дуусчаад энэ track-ийн хөдөлгөөнийг ямар нэгэн layer руу өгөхийг хэлж байгаа. Түрүүн багш нь энэ дээр track-ийг хийгээд энэ дээр нэг юм track гэсэн юм layer үсгэсэн байсан. Тэгээ үүнийг болохоор энэ track-ийнхаа энийг ингээ ийш нь холбоцсон шүү дээ. Яг үүнтэй адилхан бид нар энийг энэ дээр за энд багш нэг юм шин null object үсгэж null object. За энийг бүгдээрээ track гэд нэрлэлт даах гэх тийм ээ. За pixel гэсэн видео сонгоод за layer руугаа орж иж бидний тохиргоо харагдана. За тэгээд энийг за edit target-ийн дараа нь тохируулсан ч болно. Одоохондоо түр ингээд орхичээ. За дараа нь бид нэр options гэж байна. За option гэдэг нь болохоор бидний tracker нэгийг одоо яаж дагахыг одоо баг зэргийн тохируулж өгнө. За жишээлбэл энийг luminance буюу гэрлийн мэдээлэл дээр үндэслэж эсвэл RGB-гийн ялгарал дээр saturation буюу тод өнгөний ялгарал дээр гэдэг ч юм хүү байдлаар. За тэгвэл эднийг бол нэг сүртээ оролдоод авах шаардлага бол бид нар байхгүй. Энийг ингээд хаач luminance-аар нь бүгдээ өгчнө. За магадгүй бүрийн том бүрийн хэмжээний киноны юм хийж байгаа болвол эднийг бүгдийн нэг бүрчлэн маш сайн одоо уншиж After Effects-ийн документыг уншиж ойлгох юм бол ялгаатай янз бүрийн track-ыг одоо маш сайн алдаагүй хийхэд туслана гэсэн үг. За тэгэхээр бүгдрээ энэ анхаарч нэчил учраас нэг бүрчлэл нарийн гүнзгий зүйлсүүдийг бол үзэж амжихгүй. За position. За тэгээд бид нэр одоо tracklна гэсэн үг. За U trackл гэдэг бид нар энэ дээр нэг юм цэг гараад ирсэн те. Энд хоёр дөрвөлжинтэй дундаа юм нэмэх тэмдэгтэй буюу бай шиг юм оноо шиг юмтай. За тэгэхээр бид нар энийг энэ цэгээс нь зөөж болохгүй. Энэ цэг нь болох юм бол төв цэгийг илэрхийлж байгаа. Энэ цэг болон энэ дотор тойргийн энэ хаана ихтэй энэ хавьд нь бид нэг ингээд дараад зөөж болно. За middle mouse-а дараад ингээд. За тэгэхээр багш нь бол энийг энэ цэг дээр энэ цэгийг дагуулъя гэж үзье. За тэгэхээр энэ дотор хүрээний юу юм бэ гэхээр дотор хүрээнд бид нэр юуг дагахыг зааж өгч байгаа. Үүнсэндээ энэ цэгийг одоо энэ нэг юм одоо моциклийн юу гэхэд нэг юм төмөр хэсэг байна шүү дээ. Энэ төмөр хэсгийг бид нар яг энийг ингээд дагнаа гэдгийг одоо зааж өгч байна. Тэгэхээр нүүзэнд After Effects одоо энэ дотор байгаа дүрсийг одоо ингээд ялгаж аваад тэгээд энэ гадна хэсэгт
одоо хайж эхэлнэ гэсэн үг. За жишээлбэл бүгдээ нэг фреймаар ингээд цааш нь тоглуулж үзье. За тэгэх юм бол энэ дүрс нь дээшээ хөдлөж байна тийм ээ. Тэгэх юм бол тракер нь өөрөө энийг дээш нь дагаад ингээд явах нь гэсэн үг. За тэгэхээр энэ дотроос хэрвээ нэг фреймийн дотор энэ дотроос гараад ингээд явчих юм бол энэ дүрс айгүй хол хөдөлсөн байлаа гэж бодъё. Тэгэх юм бол After Effects одоо track чадахгүй алдаа зана. Тийм учраас энийг томруулах хэрэгтэй болно гэсэн үг. Тэгэхээр энэ дүрсийг л ерөөсөө энэ дотрын хаана ихтэй хаана вэ гэдгийг хайна гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг ийм том хүчрэх юм бол After Effects-ийн tracking унших процесс нь маш удаан болно. Тийм учраас энэ хөдөлгөөний тийм амар юм эрчимтэй их ин савлсан хол үлдсэн хөдөлгөөн байна уу эсвэл үгүй байна уу гэдгээс шалтгаалаад аль болох жижигхэн хэмжээнд зааж өгцсмаа одоо хурдан траклж дуусна. Тэгэхээр энэ нь бол доторх хэсэг нь бол одоо яг track pattern буюу track-ийн одоо траклах одоо байна. За тэгээд хайх хэсэг байна. Search area буюу хайх хэсэг гэсэн. За тэгээд бид нар эхний фрейм дээр байгаа. Тийм учраас энэ дэр анализыг бид нар энэ бол нэг фреймээр гэж байгаа. Энэ болохоор анализ forward буюу дуустал нь траклна гэж байгаа. За бүгд энэ ингээд арчээ. За тэгэх юм бол энэ ингээд point нь яг энэ дээр ингээд цуг хөдлөд байгааг одоо харж байгаа хэрэг тийм ээ. За тэгсэн чинь одоо бүгд хараа. Эндээс ингээд баг зэргийн алдаа болоод явцсан. За энэ ингээд track амар том хөдлөд байгаа. За эндээс ингээд алдсан байна тийм ээ. Энэ дээр ирсэн байна. Тэгэхээр бид нар энийг хамгийн сүүлд хизээ алдснаас нь эхлээд ингээд тохируулж агаад энийг гараараа баг зэрэг энэ цэгүүдийг хөдөлгөж болохгүй яа тэгэхээр энэ цэгүүд чинь өөрөө одоо траклаад position дөрөв ороод ирсэн байна гэсэн үг. Энийг Ctrl Z гээд энийг баг зэрэг томруулад энэ төвийн цэгийн голд нь аваачаад энэ хөдлөөд байгаа учраас за тэгээд энийг баг зэрэг томруулж хайх хэсэг. За дахиад үүнээс хойш дахиж анализ хийнэ гэдэг. За бүгд өөртөө нэг сайн анзаарах хэрэгтэй нь яг энэ дээрээ дагаж хөдөлж гин үү үгүй байна уу гэдгийг. За тэгэхээр одоо ингэ траклаад дуусчлаа. Одоо яг хөхөр бид нэр edit target руу ороод бидний track гэсэн энэ mixed layer-ыг сонгоод OK дараад apply дарчихна. За тэгэх юм бол X, Y юу эсвэл зөвхөн X only юу, Y only юу гэдээ асууна. Тэгэхээр бид X, Y хоёулын гинэ. Тэгэхээр X тэнхлийг ингэж хөдөлж байгаа, Y тэнхлийг ингэж хөдөлж байгаа. Тэгэхээр энэ дунд ингэж хөдөлж байгаа хөдөлгөөнийг оруулах гэж байгаа учраас. За OK. За ингэсний дараа одоо яаж юм гэхэлэр бид нар track хийгээд track гэсэн энэ одоо null object руу заадаг. За null object бол одоо яг энэ дээр ингээ байнга цуг хөдөлж байна. Тэр ингээ байнга цуг хөдөлж байна. За одоо хамгийн сонирхолтой хэсэг. Багш нэг ийм head up display буюу худ гэсэн ийм composition-ыг бэлтгэсэн байж байгаа. За энэ нь болохоор ийм тав хүн мэдэх бах. Hologram маягаар ингээд машины дэлгэц ч юм уу эсвэл кинон дээр янз бүрийн агаар дээр харж харагддаг те. Тэгэхээр багш нь ийм icon-ууд дүрслэлүүдийг ингээд зураад тэгээд энэ анимашнд нь ингээд бэлтгэсэн байж байгаа. За үүнийг бүгдээрээ оруулж ирээд энэ дээр тавьчих. Solid буруу юм оруулаад ирлээ. Энийг худ гэсэн composition-ыг иш нь оруулж ирээд за энийг энэ авцаа ингээд тавьчих. За ерөөдөө бол энэ composition багш нь энэ хөдөлт нэрээр харагдаад байгаа болохоос биш. Ер нь бол ийм нэвт харагдaltaтай. Ялгаж харахын тулд хойртолт нь composition-ийнхоо энэ дээр нэм өнгө тавиад өгсөн байж байгаа. За тэгээ ийшээгээ ороод бид энийг тавьчихсан. За үүнийг жоохон ялгаралтай илүү тод харагдуулахын тулд бид энэ артлын background-ийн энэ дэвсгэрийг баг зэрэг бас тодруулж өгч болно гэдэг. За ингээд. За тэгээ энэ дээр бид нэр эндээс effects stylize руу ороод тэгээ эндээс glow гэдэг гэрэл өгч. Тэгэх юм бол илүү ялгаралтай болно. За ингээд. Гэрлийг duplicate хийж хувлаад дахиад тэг ингээ өгч. За тэг үүнийг баг зэрэг бууруулад ингээ иймэрхүү байдлаар за одоо яг хөөхөр бүгдээрээ нэг track хийсэн энэ бит руугаа за энийг бид нар track хийсэн бит руугаа зүгээр оруулахгүйгээр хараа л та яг ингээд байж болно. Гэхдээ нэлийн тийм үнэмшилгүй харагдана. Энэ яа тэгэхээр энэ мотоциклнаас энэ гарч ирж байгаа дүрс гэж бодъё. Энэ харж байгаа хүний одоо юу гэн дуулах ч юм уу өмсгөл дотор нь биш. Тэгэхээр энэ мотоциклэн дээр байгаа юм шиг харагдуулахын тулд энэ мотоциклийн цаатлын энэ битний хөдлөөд байгааз
Тэр хөдлөд байгаа учраас бид нар track хийсэн. Нэг дахиж хөдлүүлэхийн тулд тэр одоо бүгд энэ хуудыгаа шууд энэ track хийсэн энэ null object руу зааж өгөөд яа ингээд тавьдаг ч юм бол яг одоо мотоциклтай маань цуг хөдлөх нь. За энэ одоо үгсгийн жоохон тод болгохын тулд бүгдээ нэг төр төвчээд тэгээд энэ текстүүдийг ийм цэгрэн өгч. Тэгээ энэ текстийг энэ магадгүй болт ч юм болгоч. Энэ хэтэрхий нарийнхан байвал нэг семи болт ч юм болгоч. Бүр онцгой чинь. За тэгвэл жоохон гэрэлтэй өнгөрөөгүй. Энэ хоёрыг хамтдаа сонгоод иймэрхүү шаарч юм болгоод үзье. За арай дээр. За иймэрхүү байдлаар за тэгэхээр иймэрхүү байдлаар ингээ хийж болох нэ. Багш энэ дэр ингээ анимашн ингээд 60 км цаг хүрэх юм бол одоо 60 км-ээс хурдлж болохгүй гэсэн юм тэмдэглэгээ. За тэгээ илүү хурдлаад ирэх юм бол энд нь хаар хурдаа хас гэсэн тийм хэдийн дүрслэл элементүүдийг оруулаад өгсөн байж байгаа. Иймэрхүү байдлаар. Одоо бүгд энийг зөвхөн position track буюу энэ дээр ийм өгсөн энэ дээрээс зөвхөн энэ x y тэнхлэгт нь л хөдөлгсөн тийм track хийсэн. За одоо бүгд энийг харин rotation буюу энэ дээр ингээд өрүүл дарахт нь ингээ хамт хөдөлдөг байдлаар илүү үнэмшилтэй track хийхин тулд бүгдээ дахиад layer руу ороод тухайн layer-ыг сонгоод энэ layer гэсэн рүү ороод this track-ыг дахиад нэг track motion гэдэг дахиад арчна. Тэгм бол tracker 2-ыг гараад ирнэ. Эхнийх нь track бол энд байж байгаа. Бид нар энийг дахиад өөр target руу apply хийж болно. За track 2 руу ороод бид нар энийг position болон rotation гэдэг өгч. За тэгм бол энэ дэр ингээ 2 track гараад ирчихнэ. За тэгэхээр эхнийх нь энэ бид нар энэ дээр өгөөд за энийг одоо ингээд хайж болно гэсэн үг. Тэгээ энийг жоохон домруулаад өгч. За тэгээ энийг хоёр дахьыг нийш нөхч. За тэгэхээр track буюу дагаж хөдөлгөхийн тулд аль болох одоо юутай ийм контраст ихтэй буюу ялгарал ихтэй дүрслүүдийг авч сонгож өгч явах хэрэгтэй. За та нар өмнө Canon-ы одоо хэрхэн бүтдэг вэ гэдэг зүйлийг харж ирсэн бол нэмэх тэмдгүүдийг энэ тэнд тэмдэглэгээ тавьж өгсөн байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дүрсэн дээр дараагаар нь ажиллагаа орох, график ажиллагаа орох болвол тэр дүрсэн дээрээ анхаарад алдахгүй сайн track enter хийхин тулд нэмэлт тэмдэглэгээ ямар нэгэн зүйлсийг хийж өгдөг. За тэр нь дараа нь камерын хөдөлгөөнийг дагаж хөдлүүлэх, элемент оруулах энэ төр хэрэгтэй. Магадгүй тэр нэмэлт тэмдэгтэй track-уудын tracklчаа дээр нь юм давхарлаа тавьчих учраас тэр нь харагдахгүй болчдөг. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар одоо наривчлалтай сайн track хийж алдаагүй үнэмшилтэй харагдахын тулд нэмэлт зүйлсүүдийг одоо ашиглаж дүрс бичлэг авах юм нь бол тэмдэглэдэг байж байгаа. Тэгэхээр багш нь бол зүгээр энэ нэг интернетээс бичлэг болоод одоо жишээ болох үүднээс оруулсан байж байна. За энийг ингээд за бүгд энийг ингээд цааш нь tracklээ. За тэгэхээр энийг хянах хэрэгтэй тийм ээ. Ингээд юу яаж болохгүй. Бас шууд орхичж болохгүй. Тэгэх юм бол төрийн нэг шиг алдаа өсч магадгүй. За ингээд tracklээ. За болчлоо. За тэгэхээр нэлээд алдаагүй сайн track хийхин тулд бид нэлээд сайн зөв цэгийг сонгож өгөх хэрэгтэй. Мэдээч хэрэг энэ дээр энэ ойсон энэ reflection буюу ойлтуудыг trackж болохгүй. Яг тэр энэ чинь ингээд хөдөлж байгаа, иш хөдөлж байгаа. Ямар нэгэн байдлаар мотоциклийн нэг хэсэг биш. За энэ дээр ойсон хэсэг эсвэл энд нэг энд ингээд одоо хөдлөд байгаа энэ түлхүүрний оосрч гэдэг юм тийм иймэрхүү юм дээр бол track хийж болохгүй. Тэгэхээр энийгээ цуг дагаж хөдлөөд алдаатай track болно гэсэн үг. За бүгд энэ дээр layer-ыг шинэ layer нээж өгнө. Энэ дээр шинэ null object үүсгээд энийг track 2 P буюу position болон rotation гэдэг ингээд товчилчээ. PR. За тэгээд layer-ээ сонгоод эндээс edit target-ыг track 2 PR-ыг OK гээд эндээс apply. OK.
За ингээ өгч. За тэгэх юм бол одоо бүгд хараа. Энд дээр өмнөх тракийн унтлах юм бол зөвхөн position байсан. Rotation дээр юу ч байхгүй. За одоо энэ тракийн унтлах юм бол энэ position болон rotation хоёр дээр энэ маш олон keyframe-д өгөгдсөн байна. За тэгэхээр одоо бид энэ хуудыгаа яг үхээр худ гэдэг нь head up display гэдэг үгийн товчлол байж байгаа. За энийг ийш нь холбож өгье. За тэгэх юм бол одоо энэ юм хоёр цэгийн одоо rotation ингээд эргэж мэрэх юм бол хамт эргэж бариад тэгээ энэ хараа энэ мотоциклын өрүүлийг ийш нэг юм шихад цог ингээд эргэж чинь. Өмнө нь бол ингэж эрэхгүй зөвхөн энд шүү хоёр тийш хөдөлж исэн. Одоо илүү сайн үнэмшилтэй болж ирж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар ерөөдөө бол тракэлж болох нэ. Бид нар эндээс бас өөр битийг тракэлж болно. Жишээлбэл бид нар эндээс за энэ дүрсийг сонгоод дахиад track motion гэдээ арчия. За тэгэх юм бол эндээс явж яагаад энэ хүний за тэгээд траклахтаа бид нар бас нэг зүйлийг анзаарна. За жишээл багш нэг траклыг гэж бодъё л да энэ улаан цэгийг. Тэгэх юм бол энэ улаан цэг энэний ардуур орох юм бол магадгүй тэг ингээ орох юм бол алдаа цаана. Яг тэгэхээр дүрсэн дээр байхгүй болсон учраас компьютер энийг олж чадахгүй. After Effects олж чадахгүй. Тийм учраас бүгд энийг банк дэлгэцэн дээр харагдаж байхаар бодолцоод зураг авалтаа хийн. Альэсвэл банк дэлгэцэн дээр харагдаж байгаа тодорхой цэгийг одоо зөв траклах хэрэгтэй. За харъя бүгд энэ хүнийг зүгээр яг нэг хэсэг ингээд дагж байгаа гэж бодъё л доо нэг. Тэгэх юм бол энэ хавьяас трендийг track 3 гэсэн энд байна. Энийг авчаад нэг энэ хавьд энэ нэг жоохон ялгаралтай хэсэг байна. Энийг ингээд тэгээд энэ цэгийн болохоор ийш энэ болонд ч юм уу яг нэг жоохон ялгаралтай хэсэг байна. Авчаа тавиад өгч. За энийг бүтэн траклахгүй нэг жоохон энд нэг эндээс энэ хүртэл ч юм уу ингээд тракл гэж бодъё. Тэгэх юм бол N дараад ингээд за stop хол траклаад байна. За жоохон алдаатай явсан байж магадгүй. За ингээд энэ хүртэл явна гэж бодоод бүгд нэг дахиад нэг шинэ нол ож shape layer байсан ч болно. Shape layer үсгээд энийг болохоор man залууч гэдэг ч юм ингээд өгч. За тэгээд эхнийх нь layer дээр авчиж жагаад эндээс ингээд tracker 3-ыг бид нэг edit target-ыг man сонгож өгөөд position apply. Окей. За тэгэх юм бол одоо яах вэ гэхээр man гэсэн энэ бидний шинэ хөдөлж байна. За үүнээс хоош хөдөлсөний уу гэж яагаад үүнээс хоош хөдөлсөн ингээд устгах. За энэ дотор байгааг нь гаргаж ирээд за тэгээ нэг томруулад за нэг яах гэдэг нь хэрэг багш зүгээр яг эндээс ийм нэмэлт энэ track дээр байсан энэ tracking гэснийг одоо энэ дээр оруулаад ивэл магадгүй зүгээр яг сонирхолтой байх үднэс энэ да хүн дээр ингээд юу ч гэдэг нэг юм гарч ирж байгаа ч юм уу те. За T ихлэ бүдрээ зөвхөн энэ layer ингээд харчий. Тэгээ энэ layer мэдээ ширэг нэг үе шин main руугаа халбаж өгнө гэх юм бол ингээд хамт хөдөлж гэсэн үг. За энэ авцаа ч юм уу ингээд яг энийг нөгөө ерөөхдөө main-а дагаад хөдөлж байгаа учраас бид нэг өөр хаанч байлгаж болно. За тэгэхээр энийг T opposite-ийг энд 0 гээд контрол дарж аваад нэг 2 фреймийн дараа 100 гарч ирж байгаа. За үүнийг дахиад хэсэг фреймийн дараа унтарч байгаа. Асж байгаа. Энэ хөдлөөр энэ тодорч гарч ирж байгаа гэсэн. Яг энийг дундны уусалд оруулахгүй байханд бол key frame-уудаа сонгоод ер нь mouse дээр дараад toggle hold key frame болгочихно. Тэгэх юм бол энэ key frame ирэхэд л ажиллана гэсэн үг ингээд. За иймэрхүү байдлаар. За тэгээ энэ track-аас цааш гараа явах юм бол бид энийг copy энэ хавцаа pastelаад key frame-ийг ийшэнд хүүлээд энийг reverse гэдэг ингээд өгчих юм бол энэ хойноос ийш нь тоглолтна гэсэн үг. Тэгээ буцаа алгуулчих гэсэн үг. За тэгээ ингээд багсгач. Мэдээж хэрэг энэ худан дээр нь байх хэрэгтэй тийм ээ. Тэгвэл бол энэ худын дээр ороод ич болохгүй байх. Худыг дээр нь ороод энэ цаана байгаа ч гэдэг. Эсвэл энэ
хүний дуулган дээр байгаа бол яг наан байж болно л доо. Иймэрхүү байдалтай. За тэгээ энэ хүнийг ингээ масклаад энэ хэлбэрээр ингээ дагаж хөдөлүүлж бариад энэ төр. За ямар ч сонирхолтой юм хийж болно. За өөр нэг жишээ харъя. Track 2 гэж. За багш энэ дээр ийм том тэрэг явж байгаа дүрс бэлдсэн байна. За энэний хэмжээ нь 4K хэмжээтэй том дүрс байгаа учраас жоохон ачаалал гацаж магадгүй учраас бүгдээ нэг composition pre-compose гээд layer pre-compose гээд энийг track том тэрэг гэдэг ингээд өгч энийг move all гэдэг. За тэнгуутаа composition-ийнхаа хэмжээг өдрөө 1920 1080 болгоод октараад энийг 50% жижигрүүлнэ гэсэн үг гэдэг. Эсвэл энийг жижигрүүлэхгүйгээр бид нэр энийг 100% гэж өгөөд дотор нь орж байгаа энэ дүрсийг жижигрүүлсэн ч бас болно. Ялгаагүй адилхан гэсэн. За тэгвэл бүгдээр энийг 50 гэж жижигрүүлж. За тэгээд энэ дээр гацсахгүй ажиллахын тулд багш нь бага зэрэг хэмжээний жижигрүүлчлээ. Энэ дээр дүрсээ сонгоод track motion гээд энэ болонг дагаал та. За энэ бол нэг тийм их айхтар юм хурдтай хөдлөөгүй ингээ удаан хөдлөж байгаа учраас энийг тийм том өгөх шаардлагагүй байна. Ингээ магасгаад өгсөн ч болох юм байна. За ингээд дагуулж. Дагуулах буюу одоо хайлах гэж ойлгуулж бас болно. За дуусчлаа. Эндээс ингэж хөдөлсөн байна ш тийм ээ. За одоо бүгдээ энийг эндээс shape layer үсгээд нэг shape layer сонгоод tracking гэдэг ч юм уу ингэж өгчээ. За layer-ийг сонгоод жороод target-ийг tracking зөв байна. Энийг apply okay гээд. Тэгэхээр эндээс position гараад ирсэн байна. За тэгээд энэ дээр одоо бүгдээ нэг pen tool авч байгаа. Энийг fill-ийг байхгүй энэ stroke-ийг нэг юм цагаан stroke ч юм уу ингээд өгчил та бүгдээ. За энэ tracking талаар мэдээлэл гарч байгаа бичлэг гэж бодъё. За тэгэхээр stroke-ийг нь баг зэрэг 3 пиксел ч юм уу зузаан болгоод за тэгээ энэ дээр нь shape аваад энэ дээр харин fill өгчий. За тэгээ энд текст бичих гэж байгаа ч юм уу. Энийг жоохон том болгож болно шүү дээ тийм ээ. Жижиг юм аа. За юу ч эхлээд бүгдээ нэг текст хэрэглүүр аавн дээр нэг текст бичих энэ дээр. Машин номер 1. За тэгээд ачаа 24 тэргээд иймэрхүү мэдээлэл шууд л даа нэг ингээд. За тэгэх юм бол одоо яах вэхээр заахаа ачаа энэ хоёрын энэ layer руу сонгоч. Энэ layer-ийнхаа энэ anchor буюу зангууг нь бүгдээ энд авчиж тавьчих. За тэгээ энэ layer-ийг track гэсэн layer руу холбоотгоч. За ингээл энэ маань л цогтол гэсэн үг. Тэгээ энийг жоох ийм төр болох бол тодорхойлох юм байна. За тэгээ түрүүнийх шиг энэ дээр бүгд нэг анивчиж гарч ирсэн шиг энэ шиг ийм юм копи доод бүгдэн дээр нөхчиж бас болно. Paste буюу control V гэдэг ингээд арчиж байгаа. За ингээл бид нар одоо нэг видеон дээр гараад байдаг энэ танилцуулах энтрийг бол ингэ хийж бас болох нь байна. За тэгэхээр 2D буюу 2 хэмжээс track бол нэг иймэрхүү. За одоо бүгдээ хэрхэн энэ утасны дэлгэцийг одоо орлуулж трактаж болох талаар үзье. За тэгэхээр бид нар өмнө нь за layer-ыг сонгоод track motion гэж дараад за өмнө нь бид нар энэ track type-ыг transform гэж хүчсэн. Transform нь болохоор нэг юм цэгийн track байж байгаа. Тэгэхээр энэ дээр parallel corner pin болон perspective corner pin гэж байгаа. Энэ хоёр нь ерөнхийдөө бол corner pin буюу ийм байдаг. За багшнэндээс track 1 гэдэг энд нэг дүрс оруулаад ирээ л та. Өмнө нь бидний хийсэн дүрс. Энэ дээр
effects гаргаж ирээд effects гаргаж ирээд энэ төр оруулчих. За тэгээ энэ дээрс бид corner pin гээд энийг өгчих юм бол бид энийг энэ төрсийг ингээд өөрчилж болдог байж байгаа. Тэгэхээр нэг үндсэндээ бид ингээд corner pin гэдэг эффектийн энэ corner-д буюу энэ болонгийн дөрвөн цэгийг x гэсэн энэ дөрвөн цэгийн мэдээлэл очив. Тэр энэ дөрвөн цэгийн мэдээллийг бид трacklж автоматар энэ дээр одоо байрлуулж өгч байна гэсэн үг. За тэгэхээр layer руу ороод энэ дээрээс track type-ийг бид perspective corner pin-ийг сонгож байна. За parallel нь ямар ялгаатай юм бэ гэхээр parallel нь энэ шугам болон хажуугийн шугам хоёрыг автоматар параллел байна гэдэг одоо ингээд тооцоолоод байдаг. За энэ нэг 3 корнерын цэгэн дээр тооцоол автоматар хийдэг. Гэхдээ энийг бол нэг тийм ашиглах шаардлага байхгүй яа. Тэгэхээр энэ нь өөрөө тийм перспективтэй буюу энэ нь цаашаа далихад нөгөө жижигрээд наан байгаа зүйл нь томордог штэ перспектив ертөнцийн одоо перспективийн дагуу болвол. Гэхдээ энэ тийм перспектив байхгүй юмыг траклахад их зүгээр. За round ямар ялгаатай юм бэ гэхээр round бол зүгээр л энэ цэгүүдийг траклаад тэгээ тэр цэгүүд рүүгээ ямар нэгэн зүйлстэй одоо холбож болдог. Track-ийн энэ motion-ыг өөр юм руу оруулж болдог ч гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар энэ tracker-аар нь өөр нь ашиглахгүй зүгээр өөр юмтай expression-аар холбоход бол ашигладаг. Тийм учраас round-ыг бол бас нэг ашиглаад байхгүй. Яванда expression-ийн талаар нэлээд сайн үзээд ирэх юм бол expression-ыг холбоход бас ашиглаж болох юм. За тэгэхээр одоо бүгдээрээ perspective corner pin гэдэг track-ийг сонгоод за ингээд энэ дөрвөн цэг гараад ирнэ. За энэ дөрвөн цэгийг ийш нөтлөхөд бид нэр утасныхаа дөрвөн цэг рүү ингээд заагаад өгч. За энэ жоохон бүрсгэр одоо пиксел муутай бичлэг байгаа учраас тийм сайн track хийхгүй байж магадгүй. Яа тэгэхээр бид нар интернетээс зүгээр нэг дүрс татаж аваад тавьчихсан байж байгаа. За хичээл учраас бас тийм сайн байх шаардлага байхгүй. Бүгдээр энийг яаж хийхийг харъя. За ингээд дөрвөн цэгээ тохируулаад тавьчихсан дараа. За яг мэдээж хэрэгэнд нөгөө tracking point-уудаар track бас болно. Гэхдээ бид нар илүү амархан байх үүднээс шууд энэ corner pin-үүдээ ингээд энэ дээр аваачиж автоматар хатгуулахын тулд за энийг нь сайн таруулаад өгөх хэрэгтэй. Яа ингээд. За одоо бүгд энийг анализ дараад за камер хөдөлгөөний хажуугаар нөгөө утас нь өөрөө бас гар нь ингээд баг зэрэг чичирч хөдөлж байгаа. Тэгэхээр тэр хөдөлгөөнүүдийг бүгдийг нь траклж байна гэсэн үг. За болсон. За ийм хол явахгүй бид нар энийг энэ үрт явахд болно. За ингээд энэ дээр 2D track гэсэн layer байгаа шүү дээ тийм ээ. Бид нэр энэ лүү зааж өгнө. 2D track-ийг 2D track-ийг apply гэдэг. За ингийн бол бидний нөгөө эхний layer дээр маань corner pin гэсэн эффект ороод ирсэн байна. За ингээ харах юм бол бидний энэ layer дээр corner pin одоо ингээ хөдлөд байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар оруулдаг. За тэгээд мэдээс хэрэг composite хийж үнэмшилтэй болгохын тулд бидний энэ layer-ээ энэ дээрээс hue saturation гэдгийг гаргаж ирээд энэний за энийг бистэ бүгдийн дээр speed separation гэдгийг өгчээ. Тэгэхээр энэ ногоонгийг нь байхгүй болгож байгаа юм. Ultra гэж өгөөд за төр эффект хамтрааж байгаа энэ ногооныг соруулаад за энэ ногооныг ингээд байхгүй болгочихсон сүг эндээс ногоон юм туяан тэр ийшээ үүсээд байвал энийг устгаж байгаа. Яа иймэрхүү байдлаар энэ доотлолт нэг юм эффект өгч. За тэгээд дээдлэлт нэгээ тавиад за энийг бүгдээрээ байхгүй байхад ийм ногоонтой доогоор нэм ногоон орж шарагдаад байна. Өччих юм бол ийм болно. За тэгээд энэ ингээ хөдөлгөөний явцад нөгөө бодит амьдрал дээр ингээ хурдан хөдлөх юм бол мэдээж чичиргээ үүсдэг тийм ээ. Тийм учраас чичиргэн дээр нь одоо motion blur өгөх хэрэгтэй. Бүгдээрээ энийг эндээс motion blur энийг хасаад за нэг давхар хасах хэрэгтэй. Тэгэх юм бол ингээ чичиргэн дээр баг зэрэг motion blur орно. За тэгээд Gaussian blur буюу энэ блурыг бас өгч юм хурц тод байхгүй. Эдгээр нь ийм бүдгхэн байгаа учраас за энийг
энэ пикселүүдийг нь арай том болохын тулд нэг пиксел энийг томруулаад өгч юм ингээд. За тэгээд Gaussian blur-ыг нэг 5 пиксел гэд өгч. Яг нь blur-т болгож байна гэсэн үг. За 5 ихтэй байвал ингээд 3 ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар. За ингээд бид нэг утсыг одоо энд ингээд орлуулад тавьчлаа гэсэн үг. Тэгээд утас нь за ер нь композит буюу бид нөгөө илүү бодиттой болох үйл ажиллагаануудыг л хийгээд байгаа. Энэ дээр level өгөөд за композитийн талаар багш нь сүүлийн энэ 7 хоногийн сүүлийн хичээл дээр баг заргийн юмнуудыг ерөөдөө зааж өгнө. Композитыг яаж илүү бодиттой болох вэ гэдэг анхаарах зүйлсүүдийн талаар. За ингээл бидний утас маань одоо энэ дээр ороод ирсэн. За иймэрхүү байдлаар ерөөдөө бол 2D track-ыг ашиглах нь байна. За дараагийн хичээл дээр бүгдээрээ хэрхэн 3D буюу 3 хэмжээс track хийх талаар үзэх болно. Ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.